ирээд зөвлөлт гинт гараад ирсэн. Тэгээд тэр хүн ярихдаа бол олон мэлхийтэй газар орцсон гэж байна. Гинтхэн л одоо харанхуу болоод нэг олон мэлхийтэй газар орцсон гэдэг. Тийм үү. Тэгээд тийм явдал энэ зун бас давтагдсан. Бас нэг хүн нэг олон мэлхийтэй газар бас орцсон гэж яриад. Ингээд явж байгаа лу? Тий. Гадаадынхан бол таамаглаж байгаа нь бол тийм цаг орон зайны бас нэг тийм өөрчлөгддөг тийм газар байж магадгүй. Интернетэд тийм яцсан байлаа. Нэг хэсэг гадаадынхаа эрсцгээс. Тэгээд тэднийг бяцлал хийгээд нэг тийм юм бол орсон болтой юм. Миний багын мэдх юм бол манай нэг ах байдیں۔ Төмрийн Дашвалдан гэдэг. Тэр хүн бол энэгээр одоо сайн сандаас богоноос буугаад тэгээд одоо гэрлүүгээ явган алхахгүй. Тэгээд энэ дондор явж байгаа яг одоо энэ газар дээр ирээ тэгээд одоо тэнгэр нь улаан болоод мал амьтаа айгуу жижигхэн өнтер болоод тийм сонирн байдалтаас ээж нас орцсон ээжтэйгээ уулзаад тэгж ярьд. Тэгээд тэрнээс хойш тэр хүн тэгээд баг ухаангүй багт нь л олж авсан л да. Тэгээд тэрнээс хойш их мундаг шүлэг бичдэг болсон. Зүгээр манай хотогт маань бол Шамблын хаалга энд байна. Тэгээд энэ лөө одоо явах бэлэг ирүүлэг гаргана гэж бүр ингэж тодорхой хэмжээний одоо ингээд хийдийн тэнд орчмоос ингээд тусгай явж тийм зам гаргасан би. Тэгээд энэ зам мөрөөр явах юм бол одоо тэр Шамблын оронд хүрнэ гэдэг. Тэгээд Шамблын оронд хүрэх юм бол хүний нэг төрөл сүнсний явдал нь өөрөө ингээд их хөгждөг гэж үздэг. Тэгээд маш түргэн хөгждөг. Тэгээд тэр дээшээ төрөл дээр ахдаг гэж үздэг. Тэгэхээр энэ тэр сүнс нь одоо тэгж ахиж дээшээ ингэж тэгээд одоо тэр бурхны оронд хүрэхэд тийм тустай юм бол Шамблын орон нэг одоо хүн болгон зорих хэрэгтэй бол. Тийм учраас үд хаалгыг нээж өгөх хэрэгтэй гэж. Тэгэл одоо энэ энергийн төвгөд нэрдэгдээд байгаа тэр газар бол Шамблын орны үд хаалга байдгаа гэж ингэж ярьдаг л да. Тэгээд яг хүмүүс бол тэнд очиж одоо тэр янз бүрийн л одоо хүмүүс дагуулаад явж чинь тэгээд тэр зөв буруу хэлж байгаа бүүмэд дагуулж байгаа хүмүүс нь тайлбар хийгээл ингээл явж байгаа. Үн чанартай бол тэнд одоо очсон хүний сүнс бол маш их баясдаг гэж үздэг. Тэгэхээр одоо хүн өөрөө ирэхгүй одоо юунаас яаж байгааг мэддэггүйгээр их баярлдаг л гэж ярьдаг л да. Тэгээд тэр нь бол сүнс нь баярлж байгаа л гэж. Тэгээд тэр сүнс баярлдаг газар бол тэр дэшиг одоо тэр бурхны өдрийг олоход их ойр газар юм аа л гэж ингэж үздэг. Тэгэхээр энэ одоо газарт бол эхлээд ингэж ийшгийн Шамблынхаа оронд орохдоо бол 13 жан гэж байгаа. 13 алд хэргийн газараас энэ одоо мэлми рүү харж агаад тэгээд одоо анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Тэгэхээр анхаарлаа сайн төвлөрүүлнэ гэдэг бол бас одоо урд төрлийнхөө олсон эрдэм юмыг официйг ч гэсэн өөртөө бас татаж ирж болдог гэж үздэг. Тэгээд тийм хүмүүс бол ийшээ ороод саяны хэлсэн зам үйлийг гүйцэтгэдэг. Гарахаас өмнө бас нэг цагаан чулуу тавьдаг. Нэг одоо юм чулуун овоолго дээр. Тэгээд тэр нь бол одоо би сэтгэлээ ариусгасан шүү гэдгийг л одоо илэрхийлж байгаа. Тэгээд дараа төрөлдөө бол би одоо бурхны оронд төрнө гэсэн. Ер нь гигантны айлцснаар бол энд ирсэн хүний гим нүгэл нь бол ариусаа төрөл унах тэр явдал юм бол одоо үгүй болно. Тэгэхээр энэ өвгөн суураг гэдээ бас их том суурга боллоо. Ер нь одоо би бол яг одоо нөгөө зан үйл агуулгах талаас нь сайн ойлголт бол бага л байна л да. Тэр өвгөн суурга бол одоо тэр ордох олон төрлийнхөө эрдэм шимийг одоо хурааж тэгжээж одоо байгуулсан гэж ярьдаг учраас нэн эртний одоо суурга гэж хэлдэг. Суурга шүтэн гэдэг бол одоо хүмүүс бол байгаа юу ах одоо бүтээх бол бас туртаал байд юм билээ л дээ. Ягаад бол бид нар бол бидний хувьд бол хуучин юмас сэргээж байгаа. 38 оны нөгөө хэлмэгдлийн үеэр нураагдсан, буулгагдсан. Тэгээд тэр буулгагдах үед бол Оросууд нөгөө дээд талын хэсгийг нэгж
Канадаар татж агаад тэгээд машинаар ингээд татаж унгасан байна. Тэгээд тэгэхэд нэг шүншгийнх нь гол одоо соргошин мод шүншгийн зүйлс юмнууд нь ил гарцсан байсныг манай тэр өвөө аваад нуусан байсан юм л да. Тэгэхээр нэгэнтээ тэр шүншгийнх нь юм байгаа учраас энэ суургыг бүтээх сэргээн байгуулах хэрэгтэй гэж үзэж тэгээд энэ суургыг л бүтээсэн юм л да. Энэ өвгөн сургыг бүтээхэд жил гарын хугацаанд бүтээсэн. Нийтдээ тооцоод үзэх юм бол 2 тэрбум гаруй төгрөгийн одоо өртөгтэй болсон л да. Энд Оросын холбооны улсын иргэнч оролцсон, Хятад, Герман, Америкийн нэгдсэн улс, Тайваны хүмүүс төвдүүд хүртэл оролцсон байна. Тэгээд энд одоо гадаад дотоодын энэ хүмүүс хөрөнгө юм гаргаж оролцсноос гадна хятадын урлаач одоо чулуучд хийж энэ чулуун бүтээлүүдийг урлсан. Энд бол их олон хүн одоо оролцсноос зүгээр хувь хүмүүс бүр өөрийнхөө одоо энд хэмжээний хөрөнгийг гаргаж өөрийнхөө бүрсэтгэл зүрхээр оролцож байгаа ч бол нэлээд олон байдаг л да. Тэд нар ганцхан суурах биш, ерөөсөө хамрын хийдийг одоо сэргээн байгуулах өөр бусад ажлуудад ч гэсэн оролцож байдаг. Тэгэхээр энэ хамрын хийдийн энэ газар чи өвгөн суурах гэж их үнэртний тийм суурга байсан гэж ярьдсан юм л да. Тэг ягаад үнэртний гэж ярьж байгаа юм гэхээр хотогт бол одоо тэр урд олон төрлүүд гэдэг одоо энэ музей дотор зураг нь байж штэ. Олон төрлүүдийнхаа тэр занин хэрууга гэж нэртэй төрөл байх үедээ балбын хооронд суурга бүтээсэн гэж. Тэгээ тэр нь бол Соёмбанат гэж одоо үг орсон. Тэгээ Соёмбанат гэдэг ер нь өөрөө бүтсэн гэсэн утгатай. Тэгэхээр тийм одоо суургыг бүтээж ирсэн байдаг. Тэгээд хожим нь болохоор тэр одоо 5 дугаар дүрийнхээ одоо энэ ноён утга данзаар гэж авах үедээ бол бясалгалын хүчээр тэр одоо олон төрлүүдээс одоо тэр эрдэм юм хураан татаж авчирж байгаад нэг суурга бүтээсэн нь бол энэ өвгөн суурга гэж. Энэ суургыг бүтээсэн байт. Тэгээ өвгөн суургыг бүтээхдээ бас л дээр нь Соёмбыг залсан. Бас л нөгөө Соёмбанат гэдэгтэйгээ адилхан тэр Соёмбыг шүтсэн. Соёмб нь болохоор өндөр гэгээний бас л өөрөө бүтсэн үсэг юу байдаг шүү дээ тийм ээ, тэмдэг байдаг шүү дээ. Тэгэхээр тэр өндөр гэгээнийхээ аюуг аваад тэгээд энэ одоо суургын дээрээ залгаад бас л одоо тэр өн эртний суурга учраас тэгээд өвгөн суурга гэд нэрлсэн. Ийм учиртай. Хайрхныг бол одоо олон янзаар нэрлэдэг. Бас зарим нь одоо хүслийн хүсэл биелүүлдэг, төнд хүслээ шивндэг. Зарим нь бол одоо бүр их чангаар тэнд очиж хүслээ их орилж ашгаар бол бас биелдэг гэдэг янз бүрээр л одоо хүмүүс ярьдаг болчихсон. Энэ одоо тэр Шамблын өвөг хаалга энергийн төвтэйгөө бас учир цанцантай холбоотой ийм бас холбоосууд бас байдаг байх л та. Уг нь бол хам баян зүрх гэдэг нэртэй. Тэгээ хам баян зүрх гэдэг нэртэй уулыг хүмүүс харагдах хөнгө байдлаар нь хар уул гэж нэрлэдэг. Тэнд 3 дугаар ноён хотгтын шарил зандж болсон шарил тавигдсан байсан. 3 дугаар ноён хотгт өөрөө тэр ууланд сүнсээрээ шингэж олон тослно гэж андгаа тавиад нас орсон тийм байсан учраас тэр ууланд хүмүүс очиж тэр хотгтын сүнстэй уулзаж тэгж одоо юугаа тавьж гин гэж зан үйл гүйцэтгэж гин гэж ингэж боддог л да. Би бас нэг юм зүйл сонсч байсан. Японочууд нөгөө үндсэн хуульдаа энэ саяхны жишээстэй 4-5 жилийн өмнө нөө 5-6 жилийн өмнө нөө үндсэн хуульдаа өөрчлөлт нэмэлт өөрт оруулах гэдэг нөгөө ханхүү төрдөг, нугуун үр төрж ихгүй. Тэгээ үндсэн хуульдаа болохоор зөвхөн одоо хаан ширээг бол одоо эр хүн залгамжилж явж ирсэн юм боломжтой. Тэгээд нөгөө нугуун үр төрөхгүй байсан учраас 10 буюу одоо гүнжт одоо тэр хаан ширээг бол залгамжлуулах ийм одоо бас нэмэлт өөрчлөлтийг хүртэл хэлцэжсэн л да. Тэгээд бас тэр ханхүү бас ирж